Монголоо шувуу нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За бидний гол зорилго юу вэ гэхлээр дэлхийд даяар тархан сорьсон байгаа монголчуудаа альва шинжлэх ухаан, танин мэдхүү мэдээллийг их хэл дээрээ хөрөх байдаг. За тийм болохоор Америкийн нэгдсэн улсын Хавай мужаас Дана миний бие та бүхэндээ өнгөрсөн 7 хоногт шинжлэх ухааны ертөнцид болсон нэгэн сонирхолтой 3 шинэ нээлт 3 шинэ судалгаа гэх юм уу зүйлийг хүргэхээр бэлдсэн байна. За эхнийх нь олонгууд Sandpiper гэдэг шувуу байдаг. Би яг монгол нэршлэгийг сайн мэдэхгүй байна уучлаарай. Тэгээд тэр шувуу яадаг вэ гэхлээр ихэвчлэн далайн эргээр амьдардаг. Тэгээд далайн эргээр яаж амьдардаг вэ гэхлээр элсэн доор нуугдсан байгаа хорхоо, шавж, жижиг хавчийг олж идэж амьдардаг тийм шувуу байдаг. Тэгээд тэр шувууны онцлог нь юу вэ гэхлээр тэр шувуу чинь элсний доор цаана юу байгааг харж чадахгүй штэ. Тэгэнгүүт элсний доор байгаа тухайн хорхойг хөдөлгөөнийг нь мэдрээд тэгээд тухайн ангаа барьж авч чаддаг тийм сонирхолтой ан хийдэг шувуу байдаг. Тэгсэн чинь өнгөрсөн 7 хоногт Лондонгийн их сургуулийн эрдэмтэд юу гэж судалж гаргасан бэ гэхэлэр хүмүүс бид нар ч гэсэн яг тэр Sandpiper гэдэг шувуу шиг элсний цаана байгаа зүйлийг алсаас мэдрээд зүүн биелийн тулаан шиг тийм алсаас мэдрээд олох чадвартай гэдгийг олж тогтоосон байгаа. Тэгээд тухайн судалгаагаа яаж хийсэн бэ гэхээр ийм шоо хэлбэртэй объектыг элсэн доор ухаж байгаад нуусан. Тэгээд дараа нь оролцогчдыг та ингээ хуруугаараа самраад тэгээд тухайн элсэн доор байгаа объектыг олно гэдэг тийм даалгаврыг өгсөн юм л да. Тэгсэн чинь оролцогчид хуруугаараа тухайн объектэнд хүрэхээс өмнө энэ хавцаа объект байгаа, энд объект байгаа гэж мэдэрч чадсан байгаа. Өөрөөр хэлбэл хүрэхгүйгээр хүрээгүй хэрнээ энд байгаа гэдгийг яг тэр Sandpiper шиг олж чадсан гэхээр бидэнд нэг шин төрлийн мэдрэхүй байд юм а гэдгийг олж татсан нэгэн сонирхолтой нээлт болсон. Тэгээд энэхүү туршилт нь хэр амжилттай явагдсан бэ гэсэн чинь нийт оролцогчдын нийт оролцогчдоос асуусан асуумжийн 70.7% нь амжилттайгаар олж чадсан байгаа. Тэгэхээр албар үнэхээр гайхалтай үр дүн гэж тухайн судалгаа хийсэн эрдэмтэд үтсэн бэлээ. Тэгээд дээрэс нь ингэж батсан байгаа. За магадгүй ингээд хүмүүс таасан байж болно шүү дээ. Тэгэнгүүт айгуу тийм мэдрэг альва зүйлийг айгуу сайн мэдэрдэг тийм мэдрэгч гартай роботод яг адилхан даалгаврыг өгөөд үзье. Тэгээд хүн хэрхэн хийсэн, робот хэрхэн хийсэн гэдгийг хооронд нь харьцуулаад тэгээд үр дүнгээ гаргая гэж үтсэн байгаа. За тэгээд тухайн роботод яг адилхан даалгаврыг өгсөн чинь тийм мэдрэгч гартай робот бүр хүнээс хэдэн хувь дахин баг хийсэн. Тэр нь олонгод 40% зөв хийсэн байгаа. Тэгэхээр хүн роботоос илүүтэйгээр алсыг харах, далтыг харах чадвартай гэдгийг олж тогтоосон нэг тийм сонирхолтой нээлт болсон байгаа. Тэгмүүд ингээд би энэ чадварыг юунд ашиглах вэ? Би ямар тэр Sandpiper гэдэг шувуу байгаа шилсэн доороос шавж олж яах юм гэж бодож ич магадгүй. Тэгэнгүүт хүний энэхүү чадварыг гэх юм уу? Энэхүү механизмыг маш сайн судалж байгаад бид роботыг уламжлал хөгжүүлэх боломжтой. Тэгээ яг ямар роботын энэхүү чадварыг ашиглах боломжтой вэ гэхлээр археологийн роботууд айгүй хэрэгтэй гэдэг гинэ. Яагаад тэгэхээр археологийн олдврыг ухаж байгаа робот чинь мэдээж юу ухаад байж болохгүй маш тийм зөөлөн альва археологийн олдврыг гэмтээхгүйгээр ухах чадвартай байх хэвээр. Тэгэнгүүт тухайн чадварыг бидний гарны бидний мэдрэхүй механизмыг ашиглаж агаад хөгжүүлэх боломжтой юм шүү гэж үтсэн байгаа. Тэгээд дээрэс нь ганцхан дэлхийгээр зогсохгүйгээр Марс, сар ч юм уу ерөөхдөө нэг дэлхийгээс гараад сансарт малтлаг хийж байгаа бас роботуудыг хөгжүүлэхэд хэрэг болж болох юм шүү гэж үтсэн нэг юм сонирхолтой нээлт болсон. За дараагийн мэдээ олонгод бас л хүн болгонтэй хамааралтай нэгэн мэдээ. Тэр нь юу вэ гэхлээр бид шүсээ бараг анзаардаггүй шүү дээ. Гэтэл энэ жижигхэн шингэн бидний хоол боловсруулалтын чухал, шүд хамгаалалтын чухал, амны хүндийн өвчтөс сэргийлэх гэдэг бүр асар олон үүрэгтэй байгаад байдаг. Гэхдээ яг яаж яваад бидний шүс ийм олон зүйлийг хийж чаддаг тийм гайхалтай шингэн болсон юм бэ гэдэг тийм шүлсний хувьслын түүхийг бараг битсэн эрдэмтэн ерөөсөө байдаггүй. Тэгэнгүүт тухайн зүйлийг өөрчлөхөөр Баффалогийн сургуулийн 2 профессор хамтарч ажиллаж байгаа юм билээ. Тэр хоёр нь хэн бэ гэхлээр амны хүндийн биологч Стефан Рул болон хувьслын антропологч Омер Гокумен гэдэг 2 судлаач нийлж агаад хүний шүсний хувьслын түүхийг
хөвчөж ихсэн. За тэгсэн чинь хүний шүсэл мэдээж хоолтоос болоод хүчнтэй тэмцэх механизмаас болоод амьдрах орчны нөлөөнөөс болоод маш олон зүйлээс болоод өөрчлөгдсөн бүр маш агуу зузаан түүхтэй эд болж таарсан. За яасан бэ гэхлээр тухайн хоёр судлаач маш олон төрөл зүйлийн ДНХ болон РНХ-гийн өгөгдлийг харьцуулаад үзсэн байгаа. Тэгсэн чинь SCPP гэдэг нэг юм генийн бүлэг хувьслын үеийн томоохон шилжилтийн мөчүүдэд огцом өсөлт өөрчлөлтийг үзүүлсэн байдаг. Тэр нь олонгууд яг ямар үед хамгийн ихээр өсөж өөрчлөгдсөн бэ гэхлээр хамгийн анх эртний амьтдад хамгийн харын яс өсч эхэлгээд нэг удаа өөрчлөгдсөн. Дараа нь олонгууд загснууд тийм палантай шүттэй болж эхлэх бас маш ихээр өссөн юм байна. Тэгээд дараа нь хизээ хамгийн ихээр өссөн бэ гэхлээр хөхтэй амьтад сүү ялгаруулж эхлэхэд бас маш их хэмжээгээр өссөн гинэ. Тэгээ ингээ бодонгууд арга яс тий палантай шүд тэгээд сүү гэхлээр энэ гурыг холбож байгаа зүйл нь кальц тий. Тэгэнгүүт энэхүү генийн бүлэг нь кальцийг холбоод эрдэсжүүлэх үүрэгтэй байсан байна. Тэгэхээр энэхүү генийн бүлэг нь яс шүд сүүний уургийн айгуу тийм хувьслын гол тоологч байсан юм байна гэдгийг олж мэдсэн байгаа. Тэгээд эхэндээ судлаачид яг юу гэж батсан бэ гэхлээр бид нар чинь шимпанзе, гориллатай бол бараг 98%-аас дээш генетикийн нийттэй байдаг. Тэгээд цус нь бол бараг адилхан байдаг. Тэгэнгүүт шүс нь бас адилхан байх юм биш үү гэж батсан байгаа байхгүй юу. Гэтэл тухайн генетик шинжилгээ хийгээд үзсэн чинь шүсний найрлаг бүр маш олон зүйлээр өөр байсан нь судлаачдын багийг бүр маш ихээр гайхшруулсан гэж хэлж илээ. За тэгээд энэхүү судалгааг хэрхэн яаж хийсэн бэ гэхлээр шүсний найрлаг бол хоолны төрөлтэй юу идж байгаатай заавал холбоотой байдаг гинэ. Хүн төрлөختөн болонгууд нөгөө харахмал буюу үр тариа, үндэс, төмөс гэх мэтийг иддэг. Тэгэнгүүт нөгөө бусад горилла, шимпанзе гэх мэтийн сармагчны төрлийн амьтад харахмалыг бол бараг иддэггүй. Тэгээд үүнээс болоод бусад сармагчны төрлийн амьтад амилаз буюу тийм крахмалыг задлах фермент нь маш бага байдаг бол эсвэргээрээ хүний шүсэнд амилазын хэмжээ айгүй өндөр байдаг гэнэ. Тэгэнгүүт ерөнхийдөө бол нөгөө хүн бол бүр эртээр үеэс өндөр крахмалтай хоол идэж эхэлсний нотлогоо болж байгаамаа гэж үзсэн байгаа. Тэгээд эндээс судлаачид яг ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхлээр хүний шүс бусад сармагчингийн төрлийн амьтдаас ийм амар өөр байгаа юм чинь сармагчин дотроо шавж иддэг сармагчин тий жимс иддэг жимс их голчлон иддэг сармагчин болон махан төрлийн мах иддэг сармагчин бүгднгийнх нь өөр төрлийн хоолтой сармагчид өөр шүстэй байж болох юм биш үү? Тийм байж магадгүй байна гэж үзэж байгаа. Тэгэхээр бол ирээдүйд энэ талаар судалгаа хийх бодолтой байгаа юм билэ. Тэгээ ерөөхдөө бол нөгөө шүс бол амны хүнийн өвчнийг илрүүлэх гол түлхүүр гэж үздэг. Тэгэхээр ерөөхдөө бол нөгөө нэг хоолны хэв зуршлаараа ялгаатай ус үндэстнүүд болон өөр бүс нутгийн хүмүүсийн шүсний уургийн найрлагыг судлах бодолтой байгаа юм билэ. Тэгэл нэрээ ингээ бодонгууд Хавайд хүмүүс ихэвчлэн далайн хоол их иддэг. Тэгсэн хэрнээ Аз соёлын нөлөө их байдаг болохоор айгүй сонирхолтой Аз хоол тэгээ далайн хоол нийлээд нэг юм маш сонирхолтой хоолны соёлтой. Тэнгүүд манай монголчин илүү нөгөө нэг мах их иддэг. Тэгэнгүүт энд байгаа хүмүүс болон миний шүсний уураг хоорондоо бас ялгаатай байж болох юм биш үү? Тийм байж магадгүй мэн. Тэгэхээр бол ирээдүйд үүнийг судлах зорилготой. Тэгээд иймэрхүү судалгаа ирээдүйд хийвэл юунд ашигтай вэ гэхлээр ягаад шүд цоорох, буйл өрөвсөх нь өрөвсөд идэв тий. Тэгэнгүүт үүнд яг хэн илүү өртөмтгий байдیں۔ Тэгээд хооллолт болон генетик шүсээр хэрхэн яаж дамжиж нөлөөлт юм бэ гэдэг чухал асуултууд нь хариу өгч чадна гэж судлаачид үзэж байгаа юм билэ. Тэгээд нөгөө нэг эдний нэг судлаачдын нэг хэсэг нь айгу таалагдсан. Тэр нь юу вэ гэхлээр бид нар нөгөө нэг эмчтэр очихдоо ихэвчлэн цусны шинжилгээ өгөөд бас шээсийн шинжилгээ өгдөг штэ. Тэгэнгүүт шүдний эмч нарт шүсний шинжилгээ бид нар өгөх ёстой. Шүс бол маш их мэдээлэл өгдөг тийм био шимт шингэн штэ гэж хэлсэн байгаа. Тэгэхээр нэрэл ингээд магадгүй ирээдүйд бид нэр шүсээрээ шинжилгээ өгдөг болчвол тий гэж надад санагдсан. За дараагийн мэдээг би бүр уншичаад итгэж чадаагүй. Ягаалаар бүр үнэхээр гайхалтай нэгэн сонирхолтой мэдээ олцсон. Тэр нь юу вэ гэхээр нөгөө Морзийн код гэдэг дээ штэ. Цэг 6-аар альфа үсгийг илэрхийлдэг. Цэг гэхлээрээ нэг үсэг, цэг 6 цэг гэхлээрээ бас нэг өөр үсгийг илэрхийлдэг. Тэгсэн чинь өмнө нь тийм цэг ба 6-ыг ялгах чадвар зөвхөн хүн макак сармагчин тэгээд тагтаа зэрэг тийм сэр нуратнуудад ажиллагдаж байсан юм байл та. Тэгсэн чинь энэ удаа шавжч гэсэн ийм цэг
зураасыг буюу Морзийн кодыг тайлж унших чадвартай гэдгийг баталсан. Тэгээд тухайн шавьч нь хэн байсан бэ гэхлээр Зүги байсан. За тэгээд энэхүү судалгааг хэрхэн яаж хийсэн бэ гэхлээр нэгэн судлаачдын баг юм тусгай хэлбэрийн тийм лабиринт зохион бүтээсэн байгаа. За тэгээд тухайн лабиринтийн төхөөрөмжөндөө юу хийсэн бэ гэхлээр 2 дугуй гэрэл ээлжлэн хасна. За тэгээ нэг нь олонгууд тийм цэг богино цэг нөгөөт нь олонгууд урт зураас маягаар анивчдаг гэсэн. Тэгэхээр цэг зураас гэх мэтээр урт богиноор анивчнаа гэсэн. Тэгээд тэр гэрлүүд нь яах вэ гэхлээр жишээ нь цэг энэ хэрвээ зөв тэмдэг байх юм бол чихэрлэг уусмал руу зүгийн очино. Хэрвээ буруу тэмдэг ч юм уу те 2 удаан гэрэл анивчих юм бол гашуун уусмал руу очино гэх мэтээр ингээд замын заагаад өгч байгаа байхгүй юу. За тэгээд тасалгаа бүрт гэрлүүдийн байршлуудыг өөрчлөөд зөвгий зөвхөн хаана байгааг нь бус эсвэргээрээ яг яаж анивцсныг нь ажиглаж байж л чихэрлэг уусмал руу хүрэхээр тийм лабиринтийн туршилтын төхөөрөмжийг зохион бүтээж чадсан байгаа. За тэгэнгүүт яг зөвгий гэрлийнхээ анивчлалт анивцсан хэсгийг харж агаад тулгуурлаад зөв гэрэл рүүгээ очлоо гэж бодъё л доо. Тэгэнгүүт тухайн судалгааны баг тухайн туршилтын дараагийн шат руу орж ирж байгаа. Тэр дараагийн шат нь юу вэ гэхээр гэрэл асж байгаа ч гэсэн чихэрлэг уусмал байхгүй. Тэгэнгүүт үүгээр зөвгийн үнэхээр харааныхаа тохиог сонголтын үндэс болгож байгаа хэсгийг шалгасан байгаа. Тэгсэн чинь ихэнх зүгий заяо. Яг өмнө нь сахар өгдөг байсан зөв хугацаатай гэрлийн тохионд очсон. Тэд гэрлийн үргэлжлэх хугацааг маш сайн ялгаж чадсныг харуулж байгаа гэсэн. Тэгэхээр зүгий чинь бол тийм урд нь анивчдаг гэрэлт бол бараг таарч байгаагүй. Тэгсэн хэрнээ богино анивчдаг, урт анивчдаг гэрлийг тохионуудыг ялгаад яг зүгийг нь сонгож чадчихна гэдэг чинь яг зүгийг бидэнтэй адилхан хөдөлгөөний хянах, орон зай чиг баримжаагаа олох тэгээд нөгөө нэг цаг хугацааны боловсруулалтын ерөнхий чадвартай байж болох юм байна гэдгийг харуулсан гэсэн. Тэгэнгүүт нөгөө нэг бас нэг таамаг нь юу вэ гэхлээр цаг хугацаа кодлах чадвартай буюу ерөнхийдөө нөгөө нэг цагийн мэдрэмжтэй байж магадгүй гэж үзсэн байгаа. Ганцхан хүмүүс ч л өглөө болж гин орой болж гин оройчлаа гэдэг тийм цагийн мэдрэхүйтэй биш шавьч гэсэн тийм цагийн мэдрэхүйтэй байж болох юм биш үү гэж бодсон байгаа. Тэгэнгүүт зөвгийний тархин дотор тухайн цаг нь хэрхэн яаж ажилтдаг байж болох вэ гэхлээр шинэ онолыг бол бид нар гаргаж ирэх чадвартай бид шаардлагатай. Яагаад тэгэхээр бидний биечин болонгууд нөгөө нэг циркадиан ритм гээд өглөө болонгууд сэрдэг, орой болонгууд нойр хүрдэг тийм тусгай биологийн цагаар бол бид амьдардаг. Тэгэнгүүт яг зүгийн яг хүнийхтэй адилхан тийм чадвартай юу гэхэлэр үгүй. Яагаад тэгэхээр зүгийний чинь биеийн жижигхэн тэгээ дээрээс нь амьдарч байгаа хугацаа нь гэсэн илүү богинохон. Тэгэхээр нөгөө хүний мэдэрч байгаа цаг хугацаа зүгийний хувьд шал өөр бодолтой. Тэгэхээр амьтан болгоны хувьд цаг адилхан байдгүй эсвэл нөгөө нэг шавьж хүнийхээс өөр цагтай юу гэдэг ч юм уу зөндөө олон зүйлийг шинээр судлах шинэ боломжууд нэгдэж байгаа гэсэн. Тэгэхээр хэдий ийм жижигхэн тархитай ч гэсэн зүгийн цаг хугацааг яг хүн шиг мэдэрч чаддаг юм байна гэсэн нэг юм сонирхолтой судалгааг олж нээсэн байна. За тэгээд энэ 7 хоногийн хамгийн сонирхолтой санагдсан 3 мэдээгээ та бүхэнд Дана миний бие хүргэлээ. Дараа 7 хоногт шинэ мэдээгээр уулзцгаая. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.